Ажилсаг, ухаалаг, шударгач гэлээ зарим гэр бүлүүд үргэлж мөнгөөр дутагдж олсон жахан мөнгөө хэмнэн амьдардаг. Тэд залхуурдаггүй. Танаас ухаантай, мэдлэгтэй. Их ажилдаг хэрн мөнгө нь гарынхан салаагаар урсчихдаг. Бехтерова 40 жилийн ажиглалт судалгааны үр дүнд амьд орон зайн энергийн анатомийн учрыг олжээ. Айлын үүдний хэсэг зүгээр нэг бэлэг тэмдэг төдий зүйл биш. Энэ энергийн функцийн портал юм байна. Байшин бүр нэг дор хоёр агуулмжтай байдаг. Нэгдүгээрт физик буюу материаллык зүйлс. Хан, тавилга, цахилгаан, цэвэр бохирын шугам гэх мэт. Харин энергийн түвшинд завдал, сэтгэл хөдлөл, дадал, харилцаа холбоо нь энэ орон зайд оршиж, дараа нь тавилан болон хувирна. Эдгээр нь бодит бөгөөд хэмжиж болдог ба хүмүүстэй харилцан үйлчлэлцэж байдаг байна. Энэ эрчмийн айлд орж ирдэг газар нь үүдний хэсэг. Энд тухайн айлд орох болон гарах эрчмийн шүүлтүүр явагддаг. Энд хамгаалалт хийхгүй бол таны хуримтлуулсан хүч, мөнгө, амжилт, эрүүл мэнд аажмаар анзаарагдахгүйгээр тасралтгүй гадагшурсан гарна. Харин гаднаас ядралт, түгшүүр, бусдын атаархсан харц, гачигдлын эрчим орж ирнэ. Үүнийг Бехтерова үүд нь эцдийнхээ эсрэг ажиллаж байна гэж хэлсэн. Ихэнх айлд ийм л юм болдогч хүмүүс мэддэггүй. Бехтерова олон жил ажилласан. Чадaltaй нэрд гарсан эрдэмтэн профессорууд ядуу амьдарсаар үхдэг. Бизнес эрхэлж байгаа залуучууд дахин шинээр эрхэлдэгч мөнгө нь өвчин гэмчлэх, гинтийн зардалд яваад өгдөг. Эхнэр нөхөр хоёулаа өглөөнөөс орой хүртэл ажиллаад байлаач амьдрал нь дээшилдэггүй. Эдгээр гэр бүлүүдийн гэрийн үүдний хэсэг бохир заваа, хөлний альчуур нь олон жил болж бусдын ядарсан эрчмийг шингээсэн байдаг. Гаднаас ирэх зочид хөлөө арчихтаа гудамжнаас авчирсан бүхнээ тэнд наадаг байна. Оншоо зөв тавина гэдэг нь эдгэрлийн 50% байдагчлан бид шалтгаанаа олцглоо. Одоо яаж засах вэ? Бехтерова бараг мартагдсан дадлын ул мөрийг 3 газраас олжээ. 17 дугаар зууны үеийн төвдийн 8-чдийн гар бичмлээс, Оросын Сибирийн домч нарын тэмдэглэлээс, Персийн 8-чдийн аман яриаг Самаркандын өндөр настан түнд хэлж өгчээ. Энэ нь үүдний хэсэгт хамгаалалт хийж идэвхжүүлэх энгийн хялбар зан үйл юм. Айл бүрт байдаг 3 зүйлийг ашиглан зөв дарааллаар нь чин сэтгэлээсээ хийхтэл болно. Айлын гэр, орон байр нь амьд систем юм. Өөрийгөө байнга таниулж хамгаалалт хийж байх хэрэгтэй. Бидний ашиглах 3 зүйлийн нэгдүгээрт шар өнгийн зоос. Зоос нь олон мянган хүний өгөх, авах эзэмших хүслийг шингээсэн байдаг. Шар өнгө нь нарны өнгө, идэвхтэй цацарч байдаг нарны болон алтны өнгө. Заавал шар өнгөтэй байх ёстой. Хизээч цагаан өнгийн зоос сонгож болохгүй. Мөнгө нь алтнаас өөр эрчимтэй. Хэдийн тоотой байх нь хамаагүй. Өнгө нь л чухал. 2 дахь зүйл нь том ширхэгтэй давс, талст хамгаалагч. 3 дахь зүйл нь хатаасангаа эсвэл шалфей, орсоор шалфей гэдэг ургамал байна. Үнэртэн орой үдэш хүүхдүүд унтан телевизээ унтрааж утсаа унтраасны дараа эхлээд цэвэрлэгээ хийн. Зарим хүмүүс өчигдөрхөн угаачихсан юм чинь гээд энэ үйлдэлийг алгасах гээд байдаг. Энэ нь физик байдлын цэвэрлэгээ биш, энергийн цэвэрлэгээ юм. Тэгэхээр заавал хийж байж үр дүн гарна. Багахан усанд бэлдсэн давснаасаа чимхийн төдийг хийгээд дээр нь жаахан уугс ус нэмээрэй. Угаахдаа хурдан хайхрамжгүй угааж болохгүй. Удаанаар хизээч юм энэ орон зайд шингэсэн бусдын атаархал, ядуурал, түгшүүр, ядралтыг ус хаман авч байна гэж төсөөлөн угаагаарай. Бехтерова дараах үгсийг хэлж угаахыг зөвлөдөг. Устай цуг зовлон арилж байна. Дутуу дулмиг байдал усаар арчигдж байна.
Энэ босго цэвэр байна. Хамгаалагдсан байна. Угаалгын дараа усаа гадагш нь гаргаж асгаарай. Угаалтууртаа хийж болохгүй. Заавал гадагш гаргаж шууд газар тасгахдаа ус зовлонг аваад гарлаа. Дахиж эргэж ирэхгүй гэж хэлээрэй. Энэ нь цэвэрлэх зан үйлийн төгсгөл буюу байсан ба болохын хоорондох хил хязгаар нь юм. Дараагийн 2 дугаар алхам нь үүдний хэсэг хатсны дараа хэвсэнцрээ болгоомжтой сөхөөд босгоны дагуу давсаа нэгээс нөгөө төгсгөл рүү тасралтгүй гойжуулан савируулна гэсэн үг. Хэвсэнцрээ бас угааж цэвэрлсэн байх хэрэгтэй. Гол нь тасралтгүй савируулж гойжуулах хэрэгтэй. Их баг нь чухал биш. Нимгэн жигд тасралтгүй шугам үүснэ. Давсыг асгаж байхдаа тушаал өгөх хэрэгтэй. Ядуурал, атаархал, ядралтыг оруулахгүй хаалт хийлээ. Энэ гэр дутагдал гачигдалгүй элбэг дэлбэг байдалд нээлттэй. Тушаал өгөх интонац нь чухал гэж Бехтерева хэлжээ. Тайван боловч эргэлзээ байхгүй хатуу шийдмэг хоолоогоор хэлэх хэрэгтэй. Асуусан байдалтай байж болохгүй. Эзэн нь эдээ мэддэг шүү дээ. Хэрвээ та эргэлзэж байвал эргэлзээгүй болтлоо энэ зан үйлийг хийхгүй хойшлуулсан нь дээр. 3 дахь алхам нь шар зоосоо аваад 2 алганыхаа хооронд хавчуулан нүдээ аниад өөрийнхөө биеийн дулаан амьдралынхаа хүчийг шингээнгээ банкнд хідэн төгрөгтэй болмоор байгаагаа бод. Хүн цочмоор их тоо байсан ч хамаагүй. Дэлгүүрт ороод юунд ч санаа зовхгүйгээр хүссэн зүйлээ авч байгаагаа. Танай гэрт хэрэгтэй бүх зүйл байгааг. Маргааш нөгөөдрийн төлөө санаа зовх зүйлгүй байгаагаа төсөөлөн бодоорой. Энэ бүх мэдрэмжээ зоосон чингээгээд баруун гараараа хэвсэнцрийн цаад булан доогуур хийгээрэй. Хэвсэнцрийн баруун цаад булан доор зоосоо хийх нь байна. Дээр нь гааны эсвэл шалфены хатсан мөчөр тавиарай. Үнэтэй зүйл тавьж байгаа юм шиг хүндлэлтэй нямбай байрлуулсны дараа хэвсэнцрийнхээ буланг буулгаарай. 4 дахь алхам нь идэвхжүүлэх сүүлчийн алхам. Хэвсэнцрийн наан хөлөө мөрний хэмжээний зай аван нуруугаа цэглэн зогсоод хаалга руугаа өөрийнхөө эзэмшлийг харж байгаа эзний нүдээр хараарай. Баруун хөлөөрөө итгэлтэйгээр орон зайдаа өөрийгөө энд байгаагаа эзэн нь гэдгээ мэдрүүлэхээр 3 удаа хэвсэнцэр дээр дэвслээд ингэж хэлнэ. Босго хамгаалагдсан. Энэ гэр дүүрэн байна. Эд баялаг орж ирээд үлдэнэ. Гачигдал наашаа ирэх замаа мэдэхгүй. Ийм байсан, ийм байна, ийм байх болно. Энэ үгийг хүсэл хэлж байгаа юм шиг биш. Баримт мэт хэлэх хэрэгтэй. Үүний дараа ядчил нэг цаг юу ч ярихгүй байх хэрэгтэй. Бэхжүүлэх хэрэгтэй. Шууд нойрсчихсан нь дээр. Өглөө нь та гэрийнхээ орон зайг арай өөр, багхан ч гэсэн хөнгөн дулаан болсныг анзаарна. Энэ нь танай босго идэвхжсэний шинж. Галыг асаах нь ажлын 50%. Цааш хадгалах нь бас 50% байдагчлан үрийгч мөн суулгаад арчлахгүй орхичих бол ургахгүйтэй ижил. Нэгэн оройн үйлцэн зан үйлээ цааш нь идэвхжүүлэхгүй орхичих бол эргээд л бах байдгаараа байж байх болно. Бехтерева зан үйлийн талаар яриаггүй. Тэрээр амьдралын эрүүл мэндийн, мөнгөний, харилцааны, хүнд ирдэг баялагын талаар бүхэлд нь ярьж байна. Зарим хүмүүс байнга мөнгөтэй байхад зарим нь хаяатаа мөнгөтэй байдаг нь тогтоож чаддаггүйтэй холбоотой. Эд баялагын идэвхжлийг тогтоон барих 3 хуулийг төвдийн 8-ачид мэддэг байжээ. Нэгд нь хинт ч хэлэхгүй байх. Ээж дээч, сайн найздаач, нөхөртөөч, интернетт ч хаанч хэлэхгүй байх. Хэлэх юм бол хийсэн бүхэн тань хүчингүй болно. 2 дугаарт шинчлэх. Шин сар гарах бүрт хэвсэнцрээ сүхэн
хуучин давс, хатсан гааг авч цаасанд эсвэл хөвөн давуунд боогоод амьд модны дор авэачиж тавихтаа надад үйлчилсэнд талархлаа. Чөлөөлөн явуулж байна гэж хэлээрэй. Тэгээд гэртээ ирээд дахин зан үйлээ хийх хэрэгтэй. 3 дугаарт талархал. Хамгийн хүчтэй хууль. Гудамжинд зоос олсон ч, дэлгүүрт хариултаа авсан ч таларх. Дарган гинэт шагнасан ч, үйлчлүүлэгч хугацаанаасаа өмнө мөнгөө төлвөл таларх. Хөрштэй зээлсэн мөнгөө буцааж өгсөн ч таларх. Багахан орлого олсон ч талархаж байгаарай. Чин сэтгэлээсээ сэтгэл дотроо талархаж байх нь маш чухал. Мөнгө тань руу урсаж байгаад, ертөнц таны завдлыг дэмжиж байгаад талархаарай. Энэ 3 хуулийг мөрдөснөөр зан үйлийн үйлчилгээ хэдэн 10 жилч байсаар байх болно. Хугацаа өнгөрөх тусам хүч чинь. Танай гэрийн босго идэвчсэн эхний шинж нь юу вэ гэвэл танайд өөр хүмүүс ирдэг болно. Эсвэл ирдэг байсан хүмүүс ирэгч өөр сэдэлтэй, өөр сэтгэл хөдлөлтэй, өөр мэдээтэй ирцгэн. Танай босго шүүлтүүртэй болсон тул атаархагч, гомдлогч нар цөөн ирдэг болно. Сайхан мэдээ дуулгахаар, шин санаа хэлэхээр танайд хүмүүс ирцгэн. 2-т гинтийн ажлын санал ирнэ. Хүлээсэн газраас биш. Санаанд оромгүй хүндлэнгөөс ашигтай санал ирнэ. Шууд мөнгөний санал биш байж болно. Гэхдээ тэр саналаар дамжиж мөнгө ирнэ. Жишээлх юм бол ямар нэг арга хэмжээнд лекц унших санал, төлбөрийн төсөлд туслах санал, 1 сарын өмнө хинч толгойд ороогүй хамтран ажиллах санал, санаанд ороогүй хүнээс боломж олгох гэх мэт байж болно. Ийм маягаар босгон идэвчсэн айлд боломжууд тал бүрээс ирдэг. Орчлон ертөнц өөрчлөгдсөн дөм биш. Орон зай өөрчлөгдснөөс болж байгаа юм. 3-т урьдчилан хэлэх боломжгүй их усүрээс мөнгө орж ирнэ. Бехтерева лекц бүрээ дараах үгээр төгсгдөг байсан байна. Үйлдээгүй мэдлэг бол ханан дахь гой зураг. Түүнийг зүгээр л харна, дулаацахгүй. Мэдлэггүй үйлдэл нь сохроор хөдлөхтэй ижил. Хаа нэгтээ очиж болно, гэхдээ зүгээр л ядарсан байдаг. Мэдлэг дээр үйлдэлийг нэмэх юм бол өөр шүү. Та юу болохыг нь мэдэж үйлдэж байгаа тул нөлөөлж чадна. Хүн бүр үүнийг хийж чадна.